Би 23 жилийн турш сүмд идэвхтэй явсан байлээ. Харин нэг мэтгэд хамаг хүч минь шавхагдсан байлаа. Би хэрэг сэтгэл хүн шиг амьдрах гэж хичээсээр ядарч гүйцэжээ. Есүс Христийг амаараа л зөвхөн эзэн гэж хүлээн зөвшөөрдгөө сэтгэл минь мэддэг байв. Зүрх сэтгэл минь хөрсөөр баярлаж баясгааж болов. Өдөржин унтаж, армаан уншиж, зурагт үзэх гэх мэт элдв үзүүлэр сэтгэлийнхээ хоосныг дүүргэж амьдралынхаа гуниг гутралаас зүхтаж байв. Урам хугарч, гутарч, шанаж байгааг минь нөхөр минь мэдэж байсан болохоор надад туслах гэж хамаг чадлаараа хичээж байсан ч түүнийг нь би огт үнэлсэнгүй. Харин ч нөхөр минь намайг анхаардаггүй гэж өөртөө итгэсэн байлаа. Сатан энэхүү худал хуурмыг үнэхээр сайн ашигласан юм. Ийм эмгэнэлтэй өнгөцгөн амьдралдаа би нөхрөө буруутгах уу? Хэрэв нөхөр минь өөр байсан бол би ч гэсэн өөрөө байх байсан. Гэр бүл өвчлөл маань ч өөр байх байсан гэж бодлоо. Тэгээд би мөрөөдлийн ертөнцид амьдарч гэрлээгөө бол ямар байх байсан бол гэж төсөөлж эхлэв. Салтын тухай бодлууд миний дотроос салгаа болов. Гэвч эцэст нь цөхөрч аргаа барахдаа амьдралд минь ажиллаач гэж Бурханаас уйлан гуйлаа. Бурхан намайг сонссон юм. Бурхан гуйлтанд минь хариулахдаа зүрх сэтгэл амьдралын минь бодит үннийг харуулв. Бас бардам занг минь илчлэв. Бардамлаасаа болоод би илүү сайн хүнтэй уулзрах ёстой байсан гэж бодоход хүрчээ. Нөхөртөө уурлаж гомдож байсан маань үнэндээ та надад буруу хүнийг нөхөр болгож өгсөн буруутай гэж Бурханд хэлж байгаагаас ялгаагүй гэдгийг Бурхан надад харуулсан юм. Ариун сүнс миний дотор ажиллаж бардамнал гомдол хэмээх нүглүүдийг минь харуулж өгөхөд би багаар хүлээн зөвшөөрч өөрийнхөө нөхцөл байдалд нөхрөө болон бусад хүнийг буруутгахаа боллоо. Гэхдээ Бурханы хүчээр л ингэж чадсан билээ. Би үнэхээр дахин амьдарч эхлэв. Тэгээд Бурханыг орлуулж байсан бүхнээ орхиж эхэлсэн. Олон жилийн турш хүлэгдэж байсан нойрны эмнээсээ ч саллаа. Олон жил нөхөртөө дургуутсаж байсан сэтгэлээс Бурхан намайг ангижруулж нөхрөө гэсэн шинэ хайрыг өгсөн юм. Одоо харахад Бурхан миний сэтгэлийг үнэхээр сэргээж цоо шин болгож өгчээ.